Хоёлаа 15, 16 настай намын чимэг гэдэг тохныг төсөөлөл л дунд сургуулийн одоо ахлах сургууль юм уу дунд сургууль юм байна те. Яг ийм хүсэж мөрөөдөж тэмүүлж исэн тэр одоо эмэгтэй нь яг миний хажууд суугаа хүмүүн мөн. Та тэрийг нэг 3 зүйлээр надад нотлооч. Яг би ингэж хүсэж исэн. Яг энд байна гэдэг. Би яг ер нь 15 таа байхдаа хуульч болъё гэж шийдчихсэн байна. За нэг мэрэгчлээ ингэ яатсан. За тэгээд би чинь нөгөө багын юу байсан болохоор ер нь бол мэдээж гэр бүл бол их чухал гэж боддог. Гэр бүлээ сайхан гэр бүлтэй болох юмсан гэж мэдээж бас мөрөөдж байгаа юм чинь хүн болж төрсний хувьд. Гэтээ би нөгөө гэр бүл төлөвлөөд гэр бүлтэй болох гэж яарахгүй. Ер нь ээжи маань хэлсэн юм эхлээд өөрийгөө хичээчээ болоо. Өөрийгөө эхлээд дээд ачгаа гэд байр хэлдэг байсан маа. Яагаад ч би нөгөө 15 6 настай байхдаа би чинь тэр Мөсийн харьяа одоо хуучнаар бол Монгол Туркийн сургууль Мөсийн харьяа тэр лицейд байдаг гэсэн. Бид ч дотор байранд амьдардаг байсан байхгүй юу? Нөгөө олимпиадын хүүхдүүд ихтэй хөдөө орон нутгаас олимпиадаар ирсэн хүүхд. За тэгээ хотоос гэтээ хотынхаа тэд нар хамаагүй дотор байранд хамттай байдаг гэсэн. Тэгээд энэ дотор байранд бас ингээд байхдаа тэр хүүхдүүд айгүй сайхан найз болдог. Миний одоо амьдралын хамгийн том сайн найзууд маань. Тэгээ тэр үедээ ингээд үеийн охтууд чинь зөндөл юм ярина штэ тий. Тэгэл ингээ марахаар би бол за би өөрнөр 30 гараал хүнтэй суухаа. Тэрнээс хойш ерөөс хүнтэй суухгүй гээд тухайд чи юу ойтон болоод ер нь хөвгтэй болоод хүнтэй суудаг. Тэр үед чи байсан. Манай аав ээж нар юу. Би дандаа тэгж ярьдаг. Би ерөөсөө гэрүүл зохиох гэж нэг яарахгүй. 30 гараад бол гэхдээ хүнтэй суумаар байна. Сайхан одоо тий хайртай хүнтэйгээ яг гоё ингээ харилцаж суумаар байна гэж боддог гэсэн. Энэ мөрөөдөл маань бас биелсэн. Тэр тухайн үед бол мөрөөдөл шүү дээ тий. Биелсэн 30 гараад бас ингээд хүнтэй суугаа сайхан гэр бүл зохиогоод хоёр сайхан хүүгийн аав ээж болоод явж байгаа. Тэр яг тэр үеийн мөрөөдөл бодож ирсэн тий мөрөөдөл маань бас биелсэн. Азтай гэж би өөрийгөө боддог. За гуравт нь бол ер нь нөгөө хүнд хэрэгтэй юм хийх юмсан л гэдэг юм багаас үсэн. Тэгээд аав маань хүнд хэрэгтэй юм хийж байгаа бол эмч мэрэгжил их гоё штэ эмч болооч гэж их намайг ятгадаг байсан тий. Тэгээд зөрсөөр байгаа хуульч болсон. Гэхдээ энэ мэрэгчлэрээ дамжуулаад хүнд хэрэгтэй юм хийх юмсан гэж зорж байгаа. Өөрөөрийн хүн болгон хүнд хэрэгтэй юм хийдэг. Өөрөөрийнхөө хэмжээнд миний хувьд ч гэсэн ажил мэрэгчлэрээ дамжуулж хүнд хэрэгтэй юм хийж байгаа. Сургуульд багшилж бас залуу оюутнуудтайгаа ажиллаж тэднэрт нөгөө эрдэм номын бас те мэрэгжлийн хувьд одоо галын нүднийх нь галыг асж байгааг харахтаа би хүнд хэрэгтэй юм хийж энэ гэдэг мэдрэмжийг авч ирсэн. За одоо илүү энэ улс төр гэдэг юм уу бодлого тодорхойлох, хууль тогтоомж боловсруулахын ажилд очоод өөрийнхөө бас урсан мэдснэ хүнд хэрэгтэй юм байхын төлөө хийх хэлсэн гэдэг энийг хийгээ явж байгаа. Мэдээж эцсийн үр дүн бол ингээд багаар мэдээж гараа явах. Гэтэ энэ бол бас миний тухайн үедээ бодож исэн л хүнд хэрэгтэй юм хийдэг болох юм болох юмсан гэж бодож исэн бас мөрөөдөл бол гэж бодож байна.